За өдрийн мэнд 2024 онд эрчим хүчний реформ эхэлсэн. За 3 намын хамтрал болоод олон жил гацсан энэ реформыг хийхийн тулд шадар сайд, эрчим хүчний сайд, за тэгээд 3 намаас 2 гишүүн оролцсон ийм эрчим хүчний үндэсний ороогоо эхлүүлээд явсан. За 2024 онд бол бид нар бодлогоо тодорхойлоод энэ салбарын хууль эрх зүйн орчныг зохицоор шинжлэх, зах зээлийн зарчимд нь шилжүүлж, либералчлах бодлогоор дамжуулж гадны хөрөнгө оруулалтуудыг татах, үнийн бодлогыг шинжлэх, эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулж, менежмент сайжруулад цаашдаа энэ компаниудыг олон нийтэд нээлттэй компани болгоно гэд бол бодлогоо гаргаад явсан. Гэтэл одоо 6 сар өнгөрч байна. Энээс хойш бол үн тарифт өртөх нийцүүлэхээс өөрөөр ямар нэгэн дөрвтэй өөрчлөлт гараагүй гэдгийг олон нийтээс ч маш их хэлж байгаа. Тэгэд энэний үндсэн шалтгаан нь бол бодлого дээр бид нар нэгдэж чадахгүй байгаа юм болов уу гэж би бол хараад байгаа. Үндсэндээ одоо урт хугацааны доктортой гэрээ байгуулад төр хувийн хөвшлэр хамтралаар чадлын том станцууд барих тактик бол яригдаад байгаа. Одоо Баянгийн 600 мегаваттын станц жишээ нь. Үндсэн асуудал нь юу гэхээр манай Монгол орон ч өргөн уудан тал нутагтай хүн аманд тархаа бутархаар суурьшдаг. Эндээс харахаар жижиг одоо суурингуудад тархмал их усруудыг тавиад микрогрид одоо ийм сүлжээнүүдийг бий болгох нь бидний хувьд санхүүгийн хувьд ч өртөг зардал багтай. Дээрээс нь нэг 600 мегаваттын станц байснаас 50 мегаваттын жижиг станцууд байх юм бол олон тоглогч нарыг оруулж ирээд жинхнээсээ боддоор энэ маань өөр өрсөлдөөн бий болох юм боломжтой байна. Тэгэхээр энэ асуудлуудаа ярилцаад дээрээс нь үнийн бодлогоо одоо бид нар яаж либералчлах юм? Үн чөлөөлөлт бол сая явагдаагүй. Энэ бол өртөгт нийцүүлэн гээд үн тарифыг нэмсэн асуудал явж байгаа. Тэгэхээр бодлого маань өөрөө ерөөсөө нэгдэж өгч чадахгүй байгаа маа. Улсын хурал дээр инх цэцэг гишүүнээр ахлуулсан хууль эрх зүйн орчны шинжилгээний найруулах ажлын хэсэг гэд тусдаа гарсан. За эрчим хүчний яам дээр бас нэг төсөл яваад байгаа гэж би сонссон. За эрчим хүчний реформын үндэсний орон дээр болохоор гадны хөрөнгө оруулалт томоохон төслүүдтэй холбоотой ажлууд нь явж байгаа юм байна гэж бол ойлгож байгаа. Тэгэхээр ерөнхий сайдаас асуумаар байна. Энэ хаана ер нь эрчим хүчний реформын бодлого зангитаад явж байгаа юм бэ? Мэдээллүүд нь хаана нэгтгэх ёстой юм? Дээрээс нь шийдвэр гаргалтууд нь яг хаана гарах юм? Та энийг тодорхой болгож өгөхгүй бол энэ реформын үндсэн одоо асуудлууд чинь шийдэгдэхгүй ингээд удаан байдалтай байгаад байна. За дараа нь хоёр дахь асуулт эрчим хүчний сайдаас асууя. Эрчим хүчний салбарын ажилчид надтай нэлээд их холбогдож ярьж байгаа. Үн тариф өөрчлөгдсөний дараагаар бол цалингийн тухай асуудлыг бол эрчим хүчний салбарын бол маш ихээр хэлж байгаа. Бидний цалинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэд. За би гишүүнээр эрчим хүчний зохицуулах хорооноос бол асуусан. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэлэхдээ бол сүүлийн 2 жил нэг 10 орчим хувиар нэмэгдүүлээд яваад байсан. Гэхдээ тухайн үед бол уг мөнгөнд байгаагүй учраас үр төлбөр хэлбэрээр явуулж исэн. Сая 2024 онд энэ үр төлбөрийг бол барагдуулсан юм а гэсэн. Тэгэхээр энэ салбарын ажилчид асуугаад байгаа учраас энийг тодруулж хэлмээр байгаа. Дээрээс нь инженер техникийн ажилчдын цалин, захиргааны ажилчдын цалин ямар ялгаатай байгаа вэ? Энэ салбарын дундаж цалингийн хэдэн төгрөг байгаа вэ гэдгийг асууя. За эхлээд чойжлсон сайд хариулт өгдөг. Ерөнхий сайдаас. За ерөнхий сайд хариулт. За эрчим хүчний реформ хийж байгаа хүмүүс хоорондоо асуулт тавиад тэгээ би хариулах болж байгаа шиг. Би нэг зүйл дээр одоо яг энэ реформыг дэмжиж байгаа одоо парламентын гишүүд, засгийн газрын гишүүд үнэн бодтой ийм нөхцөл байдлаас та бүхэн маань битгий ухраасаа гэж зүгээр би уриалж байна. Мэдээж одоогийн цаг хугацаанд өвдөлт өгнө. Өвдөлт өгч чинь. Гэхдээ үйлдвэрлэлийн өртгөөсөө нийлүүлж байгаа өртгөө нь хэд дахин хямд. Тэгээ бид нар яаж орон сууцчлах вэ? Яаж үйлдвэрлэл баригдах вэ? Яг энэ үннээс бид нар 34 жил цухтаас одоо тэгээ хайчих. За харин ч энэ асуудлыг одоо гаргаж тавьж бодтой тоонуудаа бас гаргаад энэ зүйл рүү ингээд одоо явахыг хүсээд мөс тусж байгаа зүгээр засгийн газрын сайд нар за мөн одоо парламентын гишүүд та бүхэндээ бол ерхий сайдын талархаж байгаа шүү. Худлаа улс төр хийх амархан
Тэгээ хайчих шийдэл байхгүй юм. Хэдэн жилийн дараа энээсээ илүү хүнд өвдөлтөд тулгарна. Тийм учраас бид нар суур асуудлуудаа тэгээд зориг гаргаж шийтгэл ёстой. Баруун талаар нь жаваад зүүн талаар нь жаваад тулгарх зүйлийг бид нар одоо байгаа 1-2 хүний улс төр хийсэн арчаагүй байдлаас болж ухарч болохгүй. Тийм учраас эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв байсан. Энийг хамтарснараа хийж чадсан. Энийг бүсчилсэн томсгосон тойргоос за бас пропозал тогтолцоогоор орж ирсэн гишүүдл ярьж чадчих. За мэдээж дулаан дээр ч гэсэн энэ асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ харамсалтай нь одоо инфляц тулчж байгаа учраас энийг хойшлуулахаас сонголтгүй болцсон. Харин энэ асуудал яг үйлдвэрлэлийн өртөг тоон утгаар ямар байгаа юм? Энэ бүх зүйлүүдэд та бүхэн илүү сайн таниулах ёстой. Олон нийтийн хувьд би үнийг эсэргүүцээд байгаа гэж бодохгүй байна. Нөхцөл байдлыг ойлгож байгаа. Харин тайлбар дутж байгаа. Улс төрчлөлт нь бодтой тайлбараасаа дутчихж магадгүй. Энэ цаг үед таалагдах гэсэн арчаагүй улс төрчлөлт нь бодтой байдлыг ярьж байгаас илүү байж магадгүй. Гэхдээ ирээдүйд Монгол улс орон сууцчиж, аж үйлдвэрчиж бид нар энэ шийдвэрийг гаргаснараа дараагийн хүмүүс энийг зөв гэдгийг ойлгох цаг ирнэ. Үүнээс битгий эргэлзээрэ, битгий ухраа. За жойжлсрын сайд хариулт өгье. За зэнгүүн гишүүн асуултанд хариулъя. Зэнгүүн гишүүнтэй талархж байгаа бас эрчим хүчний үн тариф өртөгт нь ойр төлөх ажилд бол санаачлаг гаргаад дэмжиж явж байгаа танд бас эрчим хүчний салбарыханд их даалгамжтай талархж байгаа гэдгийг бас хэлье. Нэг бодлого дээр нэгдэж чадахгүй юм байхгүй байна. Бидний бодлого бодит байдал дээр биелүүлж чаддаг бодлогоо л гаргая гэдэг байр суурийг яамнаас гаргадаг. Энэ талаар ч гэсэн анх байгуулагчаас нь үеэгээ бодоход манай эрчим хүчний реформын хороо гишүүд яамны байр суурь 91 зүйл рүү их ойртож ирж байгаа сүүлийн үед энэ дэр би их бэлгшээж байгаа. Манайх ч бас жижиг орн манай суур эрсдэл маань өндөр байдаг. Ирээдүйн багтаа дөнгөж би одоо банкны зээлжих зэрэглэлээр ийм л бизнесийн орчин байгаа учраас манайх руу шууд мөнгө барж оржод ашиг орлого олно гэдэг энэ асуудал хүнд байна. Санхүүгийн зардал өндөр байна. Ийм асуудлууд руу бид нар нэг За жойжлсрын сайдад нэмэлт 1 минут өгье. шууд өргөс авсан юм шиг өнөөдөр яриад маргааш нь шийдэж чадахгүй. Энэ тодорхой хэмжээний 2-3 сар магадгүй жил, 2 жил, 3 жил шаардлагадана. Энэ дээр бол төвчээртэй одоо энэ ихсэн ажлаа дуусгая гэдэг зүйлийг бас танд уриалж байгаа. За үн тариф нэмэгдснээр бол ажилтны цалин энэ 4 сарын 1-ээс энэ төрийн өмчт компаниудын тухай ярьж байгаа шүү. Эрчим хүчний сайдаар зорилт түвшингээ батлуулдаг 27 төрийн өмчт компанийн цалин 4 сарын 1-ээс 10% нэмэгдүүлэх юм шийдвэр гаргаж байгаа. Салбарын инженер техникийн ажилтны цалин бол өнөөдрийн байдлаар 3.6 сая төгрөг байна. Үүнээс хүн амын орлогын татвар нийгмийн дадлан шимтгэлэгдүүлэхээр гар дээр нэгэд очих нь ойлгомжтой. Ийм л бод байдалтай байгаа юм. Энэ салбар маань яг эрчим хүчний салбарт байгаа. Энэ залуучууд маань бусад уул уурхай болон бусад салбарууд гадаадынхантай яах юм бол өгсөн хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ энийг бодит байдлаар салбарын компаниуд бүгдэнд нь бид нар таниулж ойлгуулж байгаа. Ондоо арга баг.